За бүгд найрамдах Солонгос улсад өнөөдрийн байдлаар 50 гаруй мянган монгол иргэд ажиллаж амьдарч сурч байна. За албан бус тоогоор 60 мянга давсан ч гэж үздэг. За үндсэндээ манай улсын нэг аймгийн дайны иргэд тус улсад ажиллаж аж төрж байна. За тиймээс хоёр улсын хооронд зорчих иргэдийн тооч их байдаг. За үүнтэй холбоотойгоор виз нь гарсан ч гэсэн Солонгосын хил дээрээс монгол иргэдийг буцаах тохиолдол цөөнгүй гардаг. За энэ бүгд дээр тус улсад төр төлөөлж байгаа Монгол улсын элчин сайдын яам онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой гэж Солонгост амьдардаг монгол иргэдийн төлөөлөл хэлж байна. Тэг ерөөхдөө монголчуудын хувьд хамгийн том асуудал гэх юм бол иммиграшны арын өрөөлөө ордог асуудал байна. Ер нь арын өрөөлөө орсон бараг 10-ны биш 9 нь бол ер нь тэгээд буцдаг. Би өөртөө ер нь анх явж байхдаа арын өрөөлөө орж ирсэн. Айгүй хэцүү гэлтэй. Тэгээд нөгөө хэл осгүй болохоор бүр хэцүү. Одоо нөө хилээч мэдхгүй, юугаач мэдхгүй хүмүүс гарч ирэхэд ерөөсөө тэр элчин сайдын яамнаас яг туслаад ингээд яаж өгвөл би нүдээр хараагүй ирснээс хойш. Одоо ингээд Монголоос өчнөө мөнгө төгрөг өгөөд ингээд гарч ирдэг. Тэгээд тэр мөнгөө ингээд салхинд хийсгээл Хил дээрээс улс. тий. Ингээд боцвол хүмүүс сэтгэлээр ондог болоо гэж би боддог шүү дээ. Одоо нэг эзэнгүй төрийн эмгэнэл гэдэг шиг л ерөнхийдөө хил дээр бол тийм байдаг шүү дээ. Одоо энд нэг Монголыг төлөөд элчин сайд гэдэг одоо улс төрийн одоо төрийн ажил хийдэг хүмүүс байгаа шүү дээ. Бид нар чинь бол ерөнхийдөө бараг л тоохгүй шүү дээ. Тэгээд монголчууд хөөрхийн нэг ирээд буцлаа гэж янз бүрийн тийм мэдээлэл зөндөө байдаг. Ер нь бол үнэ. Би ч гэсэн одоо олон удаа хилээр гарч байхад хөөрхий цаашаа хил рүү аваад ордог. Тэгээ буцлаа гэж таньдагч хүмүүс байна. Бүр мультивизтэй хүмүүс гэсэн тэр босон тохиолдол их олон байд юм билээ. Энэ тал дээр бол манай Солонгосын одоо төр төлөөлж байгаа хүмүүс бол нэг ажилламаар байгаа. Гэхдээ ажиллаад одоо эдгээр цаашаа явж хөөцөлдөх тийм юу сэтгэл зүрх байдгүй юм биш үү гэж боддоо шүү дээ. Тий. Өөр одоо хэлэх юу вэ? Өөр одоо хэлж ярих юм одоо Монгол улс одоо сайхан байсан бол энд одоо 50 мянга гар одоо гадаад улсад хамгийн олон хүн амьдарч байгаа улсад тийш ингэж яарад явъя гэж зүтгэхэд байхгүй шүү дээ монголчууд. Одоо улс төр сайн бас. Энэ нь бол улс төрийг бас ер нь л хэцүү гэж бодож шүү дээ. Одоо олон жил болж шүү. 2008 оноос одоо ардчлалын хэдэн жил бол Монгол улс ер нь төр гэж байхгүйтэй адилхан шүү дээ. За гадаадын аль ч улсад элчин сайдын яам нь улсынхаа иргэдийн эрх ашигыг хамгаалах, тэдэнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж явах ёстой. За хууль болоод үүргэн ч юм. За гэвч монголчуудын хамгийн их зорчдог, за мөн хамгийн олуула амьдарч сурч ажиллаж байгаа бүгд найрамдах Солонгос улс дахь Монгол улсын элчин сайдын яам, элчин сайд монгол иргэдийнхээ төлөө ажиллаад байдгүй гэдгийг Солонгост амьдардаг монгол иргэдийн төлөөлөл хэлж байна. За тиймээс цаашид илүү анхаарч монгол иргэдийнхээ төлөө ажилладаг байгаасаа гэдгийг тэнд амьдардаг олон иргэд хүсэж байна.